Аюулаа зүд боллоо. Аюулаа зүд болж байна. Өгөл босоод зүд болоод малдуус гэдэг. Хэцүү байна. Зодын нөхцөл байдал хүнд хэвээр байна. 13 аймгийн 50 гаруй сум төмөр зодтой байгаа бол зодын улмаас хоригдсон малын тоо 2 сая 9 мянгад хүрсэн. Энэ хэдэн бүн төрөл чиний сэтгэлээ татаа юу? Хариу ирсэн болохоор малт сайхан шүү. Тэгээд малчин болохоор шийдсэн үү? Тэгсэ. Өөрийнхөө хүчийг үзмээр санагдаад. Өөрийнхөө хүчийг үзмээр санагдаад. Өөрийнхөө хүчийг үзмээр санагдаад. Зод бол зурагтаар үзээд л өнгөрдөг асуудал биш. Харин ч залуус бид нэн анхаарлаа хандуулах ёстой тулгымцсан асуудал мөнөөсөө мөн. Капитализмаас үүдэлтэй аж үйлдвэрлэл, түүнээс бий болсон уур амьсгалын өөрчлөлт, жижиг улсын том соёлоо тээж авч үлдэх гэсэн оршин тогтнохуйтай холбоотой асуудал. Яагаад гэдгийг тайлбарлая. Газар хөдлөлт, цунами, галтуулын дэлбэрэлт, уяр усны аюул. Энэ бүгд бол байгалийн гамшигт үзэгдлүүд. Ихэвчлэн хормын төдид болоод өнгөрдгөөрөө онцлог. Харин Дэлхийн банкнаас 2010 онд зодыг slow natural disaster буюу удаан үргэлжилдэг онцгой байгалийн гамшигт үзэгдэл гэж тодорхойлсон байдаг. Ямарваа байгалийн гамшигт үзэгдлийн үед ард иргэд нэгдэж, бие биедээ гараа сунгаж, засаг төрөөсөө ахуулаад олон улсын байгууллагын төвшөнд бүгд хамтран ажилладаг. Эдгээр өдрүүдэд ч тэгж байна. Харин бидний орхигдуулж болохгүй ажил бол яагаад Монгол улс цөлжилтэд улам бүр нэрвэгдэж, мөн зудын давтамж, гарц, хор хөнөөл нь улам бүр нэмэгдэж байгааг ойлгож, уур амьсгалын өөрчлөлт, манай нүүдэлчин соёл иргэншилд занал хийлж байгааг ухамсарлаж, энэ асуудал олон улсын давцанд нээлттэй дэлгэж ярьж цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийг бидэнд нөлөөлөх сөрөг үр нөлөөг багасгаж сүрэн төсвөрлөх чадвартай ард түмэн болох вэ гэдэг ийм ажил. Энэ зоднаас гадна бидний мартах сэдвүүд бол түгжрээ, утаа, орчны бохирдол зэрэг сэдвүүд байна. Гэхдээ энэ бүгд бол цаана нягт уялдаа холбоотой. Монгол улсад болсон томоохон зодуудын дата мэдээллийг харангууд 10 жилийн давтамжтай томоохон зодод болдог. 99-өөс 2002 онд бид 11 сая малаа, мөн 2010 онд бид 10 сая малаа алдчихсан ийм тоо баримтдаг. Ингээд өнөөдөр 10 гаруй жилийн дараа болж байгаа энэ зод. Энэ зод нь Монгол улсын нийт газар нутгийн 90 гаруй хувийг хамраад байгаа бөгөөд цагаан болоод төмөр зод гэж тодорхойлж байна. Ингээд энэ бүгд нийлээд бид өмнө нь үзэж байсан зодуудаасаа илүү хүнд зодтай нүүр тулж товчхондоо Монгол улс зодондоо зутарч байна. Том зургаар харахад томоохон зодуудын дараагаас хөдөөнөөс хот руу шилжиж нөх хөдөлгөөн ихээхэн нэмэгддэг. Ялангуяа 2010 оны зодны дараа Монгол улс тухайн үед эдийн засгийн хувьд өсөлттэй он жил байсан болохоор хот руу татах pull factors буюу татах хүч ихтэй, харин зодноос болж хөдөөнөөс түлхэх push factors ихтэй ийм үе таарсан байдаг. Харамсалтай нь бид төдийгээс өдий хүртэл Улаанбаатар хот руу нүүж ирж байгаа Монгол улсын иргэдийнхаа наад захын хэрэгцээ болох дулаан цахилгаан, унтны ус, дид бүтэц, төрийн үйлчлэгээр нь хангалттай хангаж чадаагүй нь өнөөдрийн Улаанбаатар хотын дүр төрхийг бий болгоод байна. Хотын шин иргэд маань Улаанбаатар хотод нүүж ирээд хязгаарлагдмал төрийн үйлчлэгээнээс гадна эдийн засгийн хувьд ч гэсэндээ хязгаарлагдмал боломжууд олгогдож, уяр усны аюулаас ахуулаад байгаль орчны бохирдолгээд асар олон асуудлуудтай байнгын нүүр тулж байдаг. Олон улсын банкуудын үзэж байгаагаар хэдийн инфляц маань өндөр байгаа ч гэсэндээ 2024 онд Монгол улсын эдийн засаг үргэлжлүүлж эрэг гарч тогтвортой өснө гэсэн тооцооллыг хийж байгаа. Эдийн засаг нь ингэж гайгүй сэргэж байгаа энэ цаг үе 2010 онтой төстэй мэт. Гэтэл энэ том зодны араас нийслэл хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдэх нь тодорхой болов. Чи даага нэхин гэдэл хөдөөрөө зүтгээд байдаг. Би дипломтой болно гэдэл хот руу зүтгээд байдаг. Бид энэ хүрээд энэ байгалийн гамшигт үзэгдлийг ашиглаж улс төр хийхгүй, улс төрчгүй байхыг хүмүүстээс хүсмээр байна. Сонгуулийн үр дүнд малчдын санал маш том хамаатай. Тийм болохоор маш их улс төрчлөлт явагдаж байгааг залуучууд бид харж байгаа. Мэдээж бид засаг төрийн ажилд хяналт тавьж, шалгаж, шаардлага тавих ёстой. Мөн залуус бид өөрсдийгөө мэдлэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх ёстой үе гэдгээ ухамсарлаж байгаа. Яагаад зудын давтамж улам бүр нэмэгдэж, гар цохирол нь нэмэгцээр байна вэ? Манай дэлхий анх удаага бүхэл бүтэн нийтлийн турш дэлхийн дулаарлыг барих ёстой байсан 1.5 градусаас илүү дулаан жилийг туулж өнгөрүүллээ. Үр дүнд нь дэлхийн өнцөг болон бүрт олон төрлийн байгалийн гамшигт үйл явдлууд улам олноор улам гар цохиролтойгоор тохиолдсоор л байна.
Энэ бүхний буруутан яг хин юм бэ? Монголчууд бид хүлэмжийнхээ ялгаруулалтаараа дэлхийд хамгийн доогуур ордог боловч уур амьсгалын өөрчлөлтийг үр нөлөөнд хамгийн өртөмтгий улс орнуудын дээгүүр бичигдэж байна. Эцэст нь эрхэм ерөнхийлөгч танд хүсэлт байна. Дараагийн удаагийн уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хурал уулзалтанд оролцохдоо тарих модоо биш тасарсан амиа яриасаа гэж хүсэж байна. Услах модноосоо гадна устж байгаа соёлоо хамгаалах нь бидний хувьд илүү чухал зүйл биш болоод байгаа гэж юу? Учир нь монголчууд бид цудандаа цутарсаар л байна.